Сайн байцгаана үзэгчтэй. Копын талбайгаас Тэнгэр телевизийн студиэс шууд хүрч байна. Өнөөдөр бидний зочин сонирхолтой зочин болох Монгол улсын ерөнхийлөгч асан Элбэг Дорж өнөөдрийн Копын талбай дээр Тэнгэр телевизийнхэнтэй ярилцлага хийхээр ирсэн байна. Та сайхан зогсож байна уу? Сайн явж ирсэн үү? Сайхан зогсож байна. Ингээ танаа телевиз урьж энэ ярилцлагад оруулж байгаад их баярлалаа. Сайхан зогсож байна. Энэ жилийн Монголын зуншлага бүр хизээ эзнээсээ сайхан болж байгаа шиг байна. Хоёул чи нэг 2011 онд хамгийн сүүлд Украин руу та нэг айлчлал хийжсэн. Тэрүүгээр та гаралтжсэн. Тий. За. Би одоо зүгээр тэр маш хурдтай, маш гоё хөгжижсэн улс. Өнөөдөр дайны хөлнөр өгсөн жаахан эмзэгэлдэг. Та энэ дээр ямар байр суурьтай байдаг? Тийм. Би нөгөө 5 жил Украинд сурж байсан. Тэгээд Польшд хамгийн ойрхон байдаг Львов гэж одоо орсоор ярьдаг. Англиар бол Львив гэдэг. Тэр хотод одоо сурж байсан. Тэгээд очиход надад нэг сайхан санагдсан юм бол тэр Львовчууд Украины баруун талд байгаа хамгийн том хот нь шүү дээ. Тийм, барууны хэв маягтай. Тийм, барууны хэв маягтай. Бүр дээр үед бол нөгөө Австри-Венгрийн эзэнт гүрэн гэж байхад тэр үеийн одоо архитектураар баригдсан Европын нөгөө алдартай хотуудын яг тэр одоо төв тэр баригдсан архитектур тэр юм нь байж гайхамшигтай газар шүү дээ. Тэгээд очиход тэр хотынхоо одоо гудамжинд их том самбар тавиад манай хотын ерөнхийлөгч Тавтай Морилно гэдэг одоо манай хотоос төрсэн ерөнхийлөгч Тавтай Морилно гэдэг украинаар англиар бичсэн байсан. Тэр нь их гоё санагдчихсэн. Тэгээ яг нөгөө сургууль дээрээ явж очиход одоо би цэргийн сургууль төгссөн. Хуурай замын цэргийн. Тий, одоо бол Хуурай замын хамгийн том цэргийн сургууль нь болсон баг 40 мянган хүн одоо нийт бүрэлдэхүүн гэж ярьж байлаа шүү дээ. Одоо энэ Украины төлөө бас амь насаа зориулж байгаа, тэмцэж байгаа маш олон цэргийнхэн төвөөр дамжиж гардаг. Тэгээд нөгөө НАТОгийн стандартаар бүх сургуульд нь явдаг болцсон. Бүх цэрэг техник нь тийм болцсон газар байсан. Украинд очив та. Би 2 жилийн өмнө очсон шүү дээ. Дайн эхлээд 1 жил болсны дараагаар очсон. Тэгээ 2 жилийн өмнө очиод ингээд харахад бол маш олон юм өөрчлөгдсөн байсан. Үнэхээр одоо бас л одоо сэтгэл зоммоор ийм л үйл явдал л да. Тэгээд энэ одоо айхтар юм үргэлжлээд байгаад үргэлж одоо санаа зовж идэг. Мэдээж одоо тийшээ олон хүн явж амир үргэж байгаад нь санаа зовдөг. Ялангуяа яг нь 92 жилийн өмнө би бас мэдэгдэл хийжсэн, хэлжсэн энэ Орсын холбооны улсч одоо Монгол гаралтай хүмүүс их амьдардаг штэ. Хайлимгууд байна, бурядууд байна, туваа байна. Тэгээ бид нар яг визгүй тийм учраас ер нь Монголоор дамжаад гарч болно. Заавал Украин тэр дайнд очиж одоо тэр бууны сумны бай болох хэрэггүй. Монголоор ингээд ирээч гээд тэгээд түүгээр дамжаад баг одоо олон 10,000 зарим нь бол их том тоо хэлдэг. Ер нь тэр үеэр сүүлийн 3 жил Монголоор дамжаад Монголд ирээд амьдэрсэн ч улсууд их байгаа шүү дээ. Монголчууд ирээд ажиллаад, хэлээ сураад, монгол хэлээ мэдэхгүй байсан хүмүүс хэлээ сураад энд ажиллаад тэгээд намайг одоо энэ гадна дотн явж байхад ялангуяа одоо тэр монголчууд, тэр Оросд амьдардаг байсан монголчууд бүр ингээд мөргөөл тэврээл одоо таны ач, таны нурайлгаар тийм олон 10,000 хүн, зарим нь 200,000, зарим нь 60,000 гэж ярьдэн штэ. Монголоор дамжиж өнгөрсөн гэд. Тэгээд дэлхий дээр чи 12 сая монгол байгаа штэ. Нэг их сони юм болвол яг өөрийнх нь нутагт амьдэрдгээс илүү дахиад 2 дахин илүү шахуу тийм улсоор гадна амьдэрдэг тийм улс гэж баг дэлхий дээр байхгүй. Түүгээрээ бид нар бас баян юм. Манай урд хөршид одоо 5 сая гаруй монголчууд амьдарч байна. Тэгээд бас тэр бүх хүмүүс нийлээд сүлжээ бий болгоод Дэлхийн монголчуудын холбоо гэж байгуулад намайг тэр холбооныхаа ерөнхийлөгчөөр сонгосон. Одоо ч гэсэн та тэгээд. Тий, одоо ч би тэр Дэлхийн монголчуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэгээ мөн урд талд байгаа монголчууд ч гэсэн бидний төлөө, бидний хэл соёлын төлөө хамгийн гол нь монгол хүн одоо Монголынхаа төвхөөр бахархах энэ үйл ажиллагааны төлөө та дандаа ингэж дуурж яадаг олон улсад одоо энэ нөлөөтэй ажилладаг гэд маш олон хүмүүс их баярлдаг. Одоо манай өвөр монголчууд энд л зарим нэг яг хүмүүсийн нэг хатгасаар янз бүрийн яриа явдаг болохоос биш яг энэ урд хойд хөршид байгаа монголчууд бол гайхалтай сайхан одоо дэмжиж хүлээж авдаг. Тэгээ бидний хамтарч ажилладаг улсууд төвүүд Японд байна, Америкт байна, Европт байна. Цаашдаа бид нар Австральд одоо нэг гэж оролцож байгаа. Ер нь дижитал энэ одоо технологи ашиглаад дэлхийн монголчууд бас бие биенээ дэмжиж тэгээд ингээд ажиллах бүрэн боломжтой байгаа юм л да. Украиныг дурдсан учир нь гэвэл ер нь одоо энэ сүүлийн үед дэлхийд дахинд дайн тулаан ямар нэгэн одоо үл ойлголцол
маш их болж ийн л доо. Яг энэ үед нөгөө нэгдсэн үндэсний байгууллага чинь Монголд нэг зөвлөлтийн эсрэг хурлаа хийж байна. Тэгэхээр энд ойлголцохгүй юмнууд бас мэрсэр гарч ийн. Дайнтай улс тэ дайнгуу одоо харилцаа ойлголцохгүй байгаа улс орнууд маш их гарч ийн л да. Тэгэхээр энэ дээр зүгээр танаас ингээд та нүүбд маш идэвхтэй оролцдог байсан нүүб янз бүрийн хурлууд зүгээр бүтэн агуулгаараа харахад энэ хурал манад болж байгаа нь яг ямар ач холбогдолтой гэж та харж байна вэ? Ийм одоо мөргөлдөөнтэй үед Монголд болж байна. Бид нэр таваа ярьдаг байсан Улаанбаатарын санаачлаг болгоод дэлхийн их тайвны төв болгоё гэж маш их ярьдаг байсан шүү дээ. Үнэ. Тэгэхээр зүгээр амьдрал явж байна. Тэгээд хүн төрлөختөн бид нар чинь бий болоод одоо 50-60 мянган жил гэдэг юм уу. Тэрнээс хойш явсаар байгаад одоо 8 тэрбум гаруй болчлоо. Нэгэнт хүн төрлөختөн амьдарч байгаа учраас одоо бусад энэ амьд байгаль одоо хүн оруулаад хамгийн их энэ эргэн тойрон байгаль орчиндөө дэлхийд нөлөө үзүүлдэг. Хамгийн их одоо нөлөө үзүүлдэг тийм одоо амьтан гэж хэлэх юм уу? Аль эсвэл одоо тийм амьд биет гэвэл хүн шүү дээ. Тэгэхээр ер нь энэ байдлын тухай 1960-70-аад оны үед л ярьж ирсэн. Бүр 60-70-аад оны үед одоо энэ ер нь ирээдүйд ийм том асуудал гарч ирэх нэ. Энэ цаг уурын өөрчлөлттэй холбоотой бусад одоо дэлхийн нийтэд ийм том асуудал тулгархна гэж тэр үед ярьж ирсэн. Тэгээл юм чи явсаар байгаад тэгээд олон нийтийн анхааралд ордог. Тэгээ ер нь Монгол анхных нь одоо КОП гэж ярьдаг юмнаас л эхэлж оролцож ирсэн. Тэгээд энэ цаг уурын өөрчлөлттэй холбоотой КОПт бол Монгол бүр айл бямсрангуй засгийн газрын үеэс одоо анх бямсрангуй ерөнхий сайд байхдаа Монголыг төлөөлж оролцож ирсэн юм тохиолдол байдгийг. Тэгээд энэний дараа би ерөнхийлөгч болоод 2009 онд Копенгагенд болсон хамгийн одоо нөлөө үзүүлсэн КОП гэж ярьдаг. Тэр КОПын хуралдаанд би оролцож ирсэн. Тэрнээс хойш 2015 онд болсон дэлхийн нөгөө уур амьсгалын өөрчлөлтөөр 190 гаруй орн нийлээд одоо бүгдээрээ гарын үсэг зурж дэмжсэн одоо тийм хууль болгож олон улсын хууль болгосон шүү дээ. Одоо байгаль орчныхаа төлөө ингэж ажиллана, санхүүжилтний ингэж явна гэд тэр хуулийг Парист батлахад би одоо идэвхтэй оролцож бид маш их оролцож байсан. Тэр үед л бас санал нийлэхгүй ч юм уу манай энэ байр суурийг хүлээж авахгүй бол бид энэ байр суурийг дэмжихгүй гэдэг тийм хандлага байдаг л байсан. Тэгэхээр аливаа том асуудлын ард, жижиг асуудлын ч ард тодорхой хэмжээний ойлголцол, үл ойлголцох байдал өөр улсын байр суурь гэдэг чинь хэцүү шттэ. Тэгэхээр бас энэ хүмүүс ирээд одоо ингээд нэгдсэн үндэсний байгууллагын мандаттаар яг энэ нүүбийн стандартын дагуу бүх юмаа хийгээд ингээд уулзж байгаа нь бол гайхалтай зүйл л дээ. Манайх маш олон санаачлаг гаргаж ийн л да. Тал хэрийн санаачлаг гэж гаргаж ийн. Одоо нутгийн уугуул иргэд малчид нүүдлийн соёл иргэжлийн тухай санаачлах гэдэг юм уу Монгол улсын ерөнхийлөх санаачлаад ийм одоо санаачлагуудын COP17-гийн үеэр гаргаж байна. За танаас та бол Монголд анх одоо мод тари гэдэг ажлыг өдрийг анх өрнүүлж ирсэн хүн. Тэгэхээр энэ одоо аян энэ одоо өрнүүлж ирсэн хөтөлбөр маань цаашлаа дараагийн ерөнхийлөгч тэрбум мод гэд өнөөдөр бас бид нар нэг дэлхийд хэлхийн хөвгтэй болоод те ийм хөтөлбөртэй болж байна. Эргээд дүгнүүл. Бүр одоо ерөнхий сайд байхдаа 2004 онд бид нар ногоон хэрэмгээ санаачлаг гаргаж ирсэн. Одоо ч гэсэн тэр одоо төсөл тэр үйл ажиллагаа бас явж л байдаг юм байлаа байгаль орчны яам дээр. Тэгээд ингээд аль нэг засгийн газар ерөнхийлөгчийн үед гарсан юм уу одоо үр дүнгээ өгж байгаа тийм сайн санаачлагууд үргэлжлээд уламжил болоод явж байгаа нэг сайхан зүйл. Одоо ерөнхийлөгчийн гаргасан тэр бум модны санаачлаг бол одоо Монголын байгаль орчны чиглэлийн санаачлагын бүр брэнд болцсон байгаа. Тэгээ сая бол надтай хүн уулзаал ярьж байлаа. Танаа тэр бум модны санаачлага бас 333 одоо тийм хиймэл нуур цөөрөм үүсгэх тухай санаачлагч гэдэг юм уу. Энэ дээр чинь бид хамтарч ажиллах боломжтой. Энд ийм санхүүгийн их усүр байгаа гэд ингээд ярьж байгаа. Тэгэхээр ер нь бид чинь өөрөө байгалаасаа үүсэлтэй улсууд учраас эргээд байгальдаа өгөх ёстой л да. Тэгээ миний өөрийн санаачлага байдаг Монгол мод, Монгол ус санаачлага гэд. Тэгээд хиймэл нуур цөөрөм бий болгоход дэмждэг мөн одоо мод гэд. Би ч одоо хүмүүс мэддэггүй яг модны чиглэлээр бол бараг одоо 20 хэдэн жил маш идэвхтэй ажиллаж байгаа. Тэгээ манай гэр бүлийнхэн ажиллаад мэдхгүй бараг 30 сая мод Монголын хэмжээнд одоо тавьсан байдаг. Яг манахаас гарсан тавьсан мод бол 30 гаруй сая болцсон зүгээр тоогоороо ийм байдгийн байна лээ. Тэгэхээр нэг хүн ч гэсэн ингээд оролцоод
нэг гэр бүл нэг одоо улсууд оролцоод тэр чиглэлдээ байгальдаа өгөх юмаа хийгээд ингээд явж байгаа сайхан. Тэгээд энэ санаачлага цаашаа яваасаа энэ тэрүүн мод гэдэг бол бас л Монголын одоо байгаль орчны чиглэлд гаргаж байгаа брэнд болсон ийм санаачлага шүү. Ногоон хэрмийн тухай бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Үнжи өчтөр үгэлтээ бүр цохож хэлж байлаа. Ногоон хэрэм бол одоо зөвхөн манай хоёр улсын хооронд мод тарьж байгаа хэрэг бишээ. Энэ бол одоо инх тайрныг бид нэр биелүүлсэн маш олон юм төрүүлж байгаа гэд ярьж байсан. Ногоон хэрмийн бас энэ дэлхийд хүн төрөлхтний одоо соёл иргэншил мөрөө үлдээсэн цагаан хэрэмч гэсэн одоо бидний өвөг дээдсээс одоо болж үүссэн баригдсан гэж ярьдаг штэ. Тэгвэл одоо бид нар энэ зуунд энэ үедээ бид нар ногоон хэрэм барья гэд. Тэгээ манай урд хөрш бол үнэхээр энэ урдлаараа говьцөл тэр уудам одоо урд хөрштэйгээ бид нар чинь 4700 гаруй километр урт хэлтэй штэ. Тэгээд ингээд үзэхэд үнэхээр тэргээр бол ногоон хэрэм байтугай одоо ногоон бүхэл бүтэн ийм бүс бий болж байна л та. Тэгээд энэ юм нь одоо наашаага Монгол руу орж ирээд тэгээд энэ ерөнхийлөгчийн санаачлагтаа нийлээд сайн явж байгаа байх. Бас миний үед нэг дэмжижсэн бид нар модыг өгдөг. Хилээр байгаа манай застаууд, отрядууд, хилийн цэргүүд тэндээ гарч байгаа тэр одоо жижиг отряд тэгээд тэр хэсэг болоод харуул манаа болоод явж байгаа. Тэр бүхэн дээрээ мод тарьдаг болсон шүү дээ. Тэгээд бид нар хилийн цэрэгтэй хамтраад одоо бараг 10 гаруй жил ажиллаж байна. Энэ ажил энэ төсөл одоо ч гэсэн явж байгаа. Тэгээд ингээд ярьдгүү хэлдгүү ч гэсэн яг ингээ байгальдаа ээлтэй юм уу хүмүүстэй ээлтэй энэ төслүүд бол яваал байгаа. Өнөөдөр COP2 ярьж байна л да хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол санхүүжилт гэж. Одоо ковидын дараагаас ер нь 4 улс тутмын нэг нь эдийн засаг нь агшиж гин гэж ярьж байна л да. Тэгээд одоо яаж санхүүжилтээ олох вэ гэдэг нь хамгийн их анхаарал татсан. Одоо жаахан далгооны өвчин гэх юм уу ийм асуудал байна. За манайх ч яг ингээ сая бас нэг хэдэн сая доллар босгож байгаа шүү гэн Европын холбоо, Дэлхийн банк энэс. Тэгэхээр надад нэг ийм асуулт байгаа гэдэг байхгүй. Бид нар хэтэрхий цөөхөлээ. Тэ 2 сая хүн, за 3 сая хүн амтай. Гэсээр маш том газар нутагтай. Энэ дээр нөгөө цүлжилт нь их болчихсон. 80% та болчлоо гэдэг. Бид нар юу яах ёстой юм бэ? Гаднаас тусламж аваад мөнгө авч болж байна. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхэд бид үнэхээр хүч хүрхгүй байна. Та энэ дээр чухам ямар байрсаар. Энд одоо зөндөө шийдэл байгаа. Ер нь бол би тэр одоо торгоны хөндий гэдэг энэ дэлхийн технологийн гол одоо компаниуд ялангуяа Америкийн гэж нэрлэдэг тэр бүхэн үүссэн бий болсон. Тэгээд Стэнфордын их сургуулийг түшиглээд бий болсон. Тэр сургуулийг тойрол 7 хоногт нэг том хэлэлцүүлгүүд болж байдгийг. Би бол өөрөө маш их одоо эерэг үзэл бодолтой байгаа. Ер нь ойрын 10 жилдээ дэлхийд тулгамж байгаа ихэнх асуудлууд өнөөдрийн яригдж байгаа асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой. Тэгээд одоо бол нэг эренлүү бид нар шилжих гэж байна. Бидний өмнөх үе өнөөдрийг хүртэл хүний оюун ухаанаар хүн оролцол тодорхойлж исэн. Одоо цаашдаа технологи тэр хиймэл оюун ч оролцол тодорхойлно. Одоо хүнээс илүү сэтгэдэг, хүнээс илүү хариулдаг. Одоо та нар ChatGPT руу ороод мэдэхгүй юм асуухад бол та нарын одоо мэддгээс хамаагүй илүү олон талаас нь гаргаад өгдөг юм хариулт байгаа. Тэр бол ерөөсө ганцхан юм шүү дээ. Тэр чинь одоо цэргийн төвшөнд хэрэгжиж байна, эдийн засгийн төвшөнд хэрэгжиж байна, сансарт хэрэгжиж байна, бүх төвшөнд явж байгаа. Тэгээд эрүүл мэндийн төвшөнд ороод ирсэн. Бүр шийдвэр гаргах төвшөнд ороод ирсэн. Одоо энэ бол ер нь ойрын 10 жил нэг тийм хэллэг байдیں۔ Singularity гэж. Яг тэр цаг мөчөөс хойш singularity гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бүх юмыг дэлхий дээр бүх л хүний амьсгалах хүртэл, хүний амьдрах хүртэл AI шийддэг болчихно. Ер нь тэрнээс цааш ямар одоо амьдрал, ямар үнэн, ямар дэлхийн орчин, ямар дэг журам оршихыг мэдэхгүй гэдэг байгаа. Тэгэхээр энэ бол ерөөс 10 жилийн асуудал байгаа. Тэгэхээр энэ хооронд бол бүх асуудал шийдэгдэх бүрэн боломжтой. Одоо эрчим хүчгээл хүн бүхэн ярьж байна. Би одоо олон газарын тухай ярьдаг. Би сая одоо саяхан 3-4 сарын өмнө тэр чиглэлийн мэрэгжлийн хүмүүстэй уулзж байсан. Гайхалтай. Nuclear fusion гэдэг одоо наран дээр болж байгаа урвал тэрний өчүүхэн хэсгийг л дэлхий дээр гаргаж авах тухай асуудал байгаа. Энэ асуудлыг онлын хувьд айлуужаа шийдсэн. Практикт өнөөдөр нэвтрээд эхэлсэн байгаа. Тэгэхээр зүгээр л тэр fusion гэдэг юмыг бид нар дэлхийн далаагаас нэг аяг усаар нэг ийм аяг ус далаа, нэг ийм аяг усаар Улаанбаатарын хэрэглэх цахилгааныг одоо хэдэн 10 жил, хэдэн 100 жилээр шийдэх боломжтой.
Индустри Deuterium гэж юм байгаа. Тэрнийг ялгаж аваад тэгээд дэлхийн далаа гэдэг чинь хэдэн одоо аяга далаа байгаа вэ? Ус байгаа вэ? Бодлоо. Энэ бол ерөөсөө хэмжээлчгүй. Энэ асуудал бол ойрын 10 жилдээ шийдэгдэнэ. Ойрын 10 жилдээ бидний энэ барьдаг компьютер гар утас энэ төр гэдэг бол зүгээр л хүүнэгдлийн үе юм шиг болно. Quantum гэж шал өөр юм ороод ирнэ. Энэ компьютерийн тухай ойлголт чинь quantum гэдэг одоо хятад асар хурдтайгаар хөгжиж байна, Америкт хөгжиж байна. Тэгэхээр quantum ороод ирэхээр юу вэ гэхээр бидний бодож олдог энэ дээр гаргах гээд байгаа, шийдэх гээд байгаа бүх асуудлын шийдлийг ерөөсөө секундын дотор гаргаад ирнэ. Чи надаас асууж байна одоо ингээд чөлжилт гээд 80% гээд хэцүү болчлоо гээд ингээд асуухад ингэж шийдэх ингэж ийм шийдэл байна гээд тэгээ шийдэлтэй цуг, санхүүжилттэй цуг, хэрэгжүүлэх аргатай цуг бүгдээрээ гараад ирэх юм боломжтой байхгүй юу. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа эдийн засаг саяхан Elon Musk ярьж илээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг бид нар 10% энэ гэдэг бол дараа нь 1000% гэж ярьдаг болно. 400% гэж ярьдаг болно. Тэгээд дэлхий дээр тэр одоо энэ байгаа бүх юм одоо abundance гэж яриад байгаа, amazing abundance гэж үг хэрэглээд байлаа. Одоо гайхалтай ерөөсөө бүхэл юм бий болно. Бүхэл юм хамгийн одоо дээд түвшиндээ хүртэл үржиж гарч ирэх юм руу бид орж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ тухай ярьж байна. Ер нь дэлхий дээр аль ч улсууд яваад очсон нэг 3 сэдвэл хамгийн одоо гол модны байгаа шүү дээ. Тэрний нэг нь бол саяхан миний ярьдаг хиймэл оюунтай холбоотой асуудал шүү. Тэгэхээр энэ лүү ер нь Монгол улс эртхэн шиг алхах хэрэгтэй. Дэлхий дээр өнөөдөр 2 улс хиймэл оюунаар тасарж байна. Хятад нэг нь Америкийн нэгдсэн улс. Тэгээд энэ 2 орны өсөлтөө энэ хоёрын дараа тэр Япон гэж бид нэр өндөр хөгжилтэй гэж ойлгодог. Европыг өндөр хөгжилтэй гэж ойлгодог. Арабыг эднэр бол бүр тэр одоо уралдааны мороор хэлбэл тоосонд нь болгогдсон байгаа шүү дээ. Мэдээж манай улс хаана явж байгаа бид нар яг хэрэглэгчийн төвшөнд л байгаа. Тэгэхээр энэний нэг хэсэг болох бол хамгийн чухал асуудал байгаа. Ер нь бол цаашдаа бид нар тэгж хармаар байгаа. Ерөнхий сайд сая ногоон эдийн засгийн шилжилт, ногоон дата төгөлийг байгуулна гэдэг юм санаачлага өнөөдөр ер нь гаргаж байгаа шүү байна л да. Өнөөдөр ингээд COP17 үеэр дата төв барьна гэдэг ирж байна. Одоо таны яриад байгаа саяны хиймэл оюухан, дижитал шилжилтэн дээр ер нь хамгийн чухал нь энэ дата төвүүд болж байгаа шүү. Яг үнэ. Энэ дата төв гэж юу юм бэ гэхээр ер нь дэлхий дээр чинь баг дэлхийтэй хэмжээний мэдээлэл байгаа байхгүй юу? Одоо бид нар бол нэг 5000 жилийн түүхэл мэддэг баг. Тэгээ урагшлуулад 100000 жил гэж хардаг баг. Түүнээс өмнө тэр 50-60 мянган жил явж ирсэн тэр бүх мэдээлэл мэдлэгийг цуглуулчихж байгаа юм. Тэгээд тэрнийг одоо Эйнштейн гэж нэг мундаг хүн байлаа гэж бид нар боддог. Гэтэл хэдэн 100 мянган, хэдэн 100 сая Эйнштейний тарих одоо өнөөдөр компьютерт ороод ирж байгаа. Тэр бүхнийг л цуглуулна гэсэн үг. Ойролцоогоор одоо төлөвлөснөөр нэг 520 гаруй дата төв гэдэг чинь одоо яг нэг дата төв гэхтэл манай энэ COP болж байгаа талбай шиг ийм том талбайг хамарх юм шүү дээ. Тэгэхээр та нар боддоо тэр бүх мэдээллийг цуглуулсны дараа юу хийдгүү гэхээр тэрэн дээр цуглуулж байгаа сургалт явдаг. Одоо энэ компьютераар сургана. Одоо энэ утасныхаа програм гэдээ бидний яриад байгаа. Энэ утсанд байгаа чи одоо бид нар ойролцоогоор нэг хиймэл оюунтай 100 гаруй хүүхэд миний утсанд л явж байгаа байхгүй юу. Одоо тэр хүүхдийг сургаж байгаа. Өнөөдөр хиймэл оюун ухаан нэг 7 нас, 8 нас, 10 настай хүүхдийн төвшөнд байна. Зарим нэг нь бүр тасарчлаа. Урагшаа явцсан л да. Тэгэхээр тэднийг сургана, машин learning гэдэг байгаа. Тэр машинаа сургаад тэр мэдээлэлээ цуглууллаа, дараа нь сургалт явууллаа, дараа нь энэнийг яаж ашиглах вэ? Жишээлбэл Африкт одоо хүн мэс засалд ороход робот мэс засал хийхэд Монголоос хамаардаг байвал яах вэ? Америкээс одоо жишээлбэл Марс руу юм уу сар руу хөлөг онгоц нисэж яхад түүний удирдлагын асуудал Монголын дата төвтэй холбоотой байвал яах вэ? Энэ бол Монголын аюулгүй байдал, Монголын эдийн засгийн хөгжил, Монголын оролцоо гэдэг юмыг л тодорхойлоод явчих байхгүй юу? Хятад өнөөдөр машина бариад явж байгаа хүний GPS одоо ажиллахгүй тэрний одоо гарч ирж байгаа тэр зааж байгаа бүх дүрс тэр үзүүлж байгаа юм нь Монголын дата төвтэй холбоотой байвал яах вэ? Тэгэхээр үүгээр хамгийн чухал манад өөр нэг юм байдгийн одоо энэ AI гэж яриад байгаа юм чи миний харж байгаагаар гэрлийн хурдаар хөгжиж байгаа. Гэрлийн хурд гэдэг чи одоо хамгийн хурд мөн биз дээ. Гэрлийн хурдаар хөгжиж байгаа хөгжил, гэрлийн хурдаар тарж байгаа мэдлэг мэдээллийг хүн төрөлхтөн өнөөдөр гүйцэхээс өнгөрцөн. Энэ үеийн дууссан. Одоо бид нар энэний араас явна, энтэй хамтарч л явна. Тэгэхээр ийм хөгжлийн нэг хэсэг болё л гэж. Дэлхий дээр бизнес хийж байгаа ирээдүгөө бодож байгаа одоо хүүхдүүдээ ч бодож байгаа улсууд яаж энэ юмтай хүүхдүүдийнхээ боловсролыг холбох уу гэж бодож байна.
Бизнес хийж байгаа хүмүүс яаж энэ лүү ороод нэг юмын ч гэсэн нэг хэсэг юмын ч гэсэн хийх үү гэж ярьж байна. Дата төвөг чи өөрөөр хэлбэл тэр өгөгдлийн төв болно. Өгөгдлийн төв. Одоо тэр мэдээллийн төв, өгөгдлийн төв. Тэгээ тэр нь маш олон янз байдаг. Тэгээ тэр дата төвийн нэг хүмүүс асуугаад байдгийг. Тэр чинь маш их эрчим хүч хэрэгэлдэг гинэ цахилгаан. Тэгэхээр тэр цахилгаанаа хаанаас гаргаж авах юм бэ гэдэг. Бүх дата төвүүд одоо дэлхийд яаж хөгжиж байгаа нэхэр цахилгааныхаа асуудлыг давхар хажуудаа шийдэж байгаа. Монголын хөвдгөр одоо бид нар заримдаа манай Монгол мундаг, Монгол зөөрөлчгүй гэдэг олон жишээн дээр ярьдаг. Нэг юмн дээр ярьж болно. Монголын салхилж байгаа салхи энэ нар яг энэнийг одоо бид нар ашиглаж чадах юм бол эргүүлээд эрчим хүч болох юм бол өнөөдөр хятад улсын хэрэгжилж байгаа эрчим хүчтэй дөөцгүйч хэмжээний, тэнцвүүч хэмжээний эрчим хүч Монголоос гарах боломжтой байхгүй юу? Тэгэхээр ийм их эрчим хүчний нөөц байгаа. Энэ тухай өнөөдөр засгийн газар одоо тэнд бид нар ярих гэж явах шиг байна л гэж би ойлгож байгаа. Тэгэхээр эрчим хүчний хувьд бол асуудал байхгүй. Өнөөдөр энэ салхинаас гаргаж авдаг, нарнаас гаргаж авдаг эрчим хүч нүүрснээс гаргаж авдагаас 20-30 хувиар хямд болцсон. Өмнө нь илүү байсан. Өмнө нь илүү үнэтэй байгаад байсан. Сэргээгд эрчим хүчний өнөөдөр гаргаж авдаг хэмжээ тэр зардал тэр юм нь бага, дээр нь өгөөж нь илүү одоо өндөр, дээр нь байгальдаа илүү ээлтэй болцсон байхгүй юу. Тэгэхээр энэ боломжоор бол Монгол тасархаа. Энэ дээр манай одоо уламжилтын засгийн газрууд бас юм гаргаад ингээд одоо санаачлаг гаргаад явж байгаа нь их зөвл гэж би хөвдө боддгийн. Ер нь монголчин бол Монгол хүн чих том сэтгэдэг. Бид нар том сэтгэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд юм уу гарт сэтгэх нь их чухал байгаа. Ер нь Монгол хүн чинь том зүрхтэй би тэгж боддгийн. Тэгээд их алсын хараатай улсууд шүү дээ. Айл 13 дугаар зуунд л бидний өвгдөөс үнэхээр байж боломгүй юм хийжсэн шүү дээ. Хүмүүс асуудیں۔ Гэхдээ тэрнийг хэдэн морьтой хүмүүс яаж энэ дэлхийн талыг эзлээд дэг журам тогтоогоод их засаг хуйлгээд ингээд 200 жил дэлхийн түүхийг тодорхойлсон юм бэ гэж. Тэр үед бид чадчихсэн. Өнөөдөр бид нар чаднаа. Гэхдээ чадахтаа бид нар одоо ямар аргаар хийх вэ? Яаж явах вэ? Наад зах нь бид нар энэнийг зарлах хэрэгтэй. Өнөөдрийн энэ зарлах гэж байгаа санаачлагыг жишээлбэл OpenAI гэдэг одоо дэлхийн энэ AI-ийн чиглэлийг тодорхойлж байгаа Сэм Алтман гэдэг хүн байгаа. Тэр хүн сонсоосоо гэж бодож байна. Монголд ийм санаачлаг гарч ийн гэдэг. Одоо Dario Amodei гэж хүн байгаа. Anthropic гэж асар одоо мундаг AI-ийн чиглэлийн маш том одоо компани байгаа. Сая Пентагонтой гэрээ хийх гэж байгаа тэр гэрээнд цоцлогдоод өөр чиглэлээр явж байгаа. Хүн төрөлхтний сайн сайхны тулд AI-ыг яаж ашиглах вэ? Бидний сайн мэддэг нөгөө Elon Musk байгаа. Жишээлбэл тэр хүн сонсоосоо л гэж бодож байгаа. Одоо Google дээр ажилладаг Google-ийн одоо хамгийн том босс нь бол нөгөө Сундай Пичай гэж байгаа шүү дээ. Тэр хүн сонсоосоо. Би сая Хятадын тухай ярьлаа шүү дээ. Хятадд одоо Ponyma гэж хүн байгаа. Тэр одоо Tencent гэдэг том компанийг сонссон байх. AI-ийн чиглэлийн Хятадын энэ хөгжлийг тодорхойлж байгаа. Alibaba гэж сонссон байх. Одоо Daniel Zhang гэдэг хүн байгаа. Энэ Daniel Zhang миний ярьж байгааг юм уу тэнд ажиллаж байгаа ажилтнууд нь Монголд ийм санаачлаг гарч ийн гэдэг Daniel Zhang-д хэлээсэй гэж би бодож байна. Robin Lee гэж байгаа. Хятадын Baidu гэж компани байдаг. Асар том одоо AI-ийн энэ дэлхийн хөгжлийг тодорхойлоход оролцож байгаа. Энэ тэгэхэд бид нар бүгдээрээ мэднэ шүү дээ. Нөгөө нэг мундаг хором хийгээд байсан Mukesh Ambani гэж хүн байгаа. Тэр бол энтгэг гэдэг тэр улсын AI-ийн хөгжлийг тодорхойлох хамгийн том санаачлаг гаргаад маш их мөнгө хийгээд явж байгаа. Японд одоо нэг мундаг хүн байгаа SoftBank гэдэг байдаг шүү дээ. Masayoshi Son гэдэг. Тэр хүн жишээлбэл Монголд ийм санаачлаг гарсан гэж сонсох юм бол наашаа анхаарч магадгүй л байхгүй юу. Одоо Өмнөд Солонгос гэж сая ярьжсэн JY Lee гэж хүн байгаа Samsung-ийг. Одоо Өмнөд Солонгос энэ Samsung гэдэг чинь бол бид нар энэ Samsung-ийн утас мутас гэж хараад байна, телевиз гэж хараад байна. Гэтэл энэ чинь бол AI-ийн чиглэлээр бас дэлхий дээр одоо тодорхойлох нэг том төвшний тоглогч болоод хөгжсөн байгаа. Nvidia гэж байдаг шүү дээ. Одоо та нар сонссон байх. Jensen Huang гэдэг хүн байгаа шүү дээ. Тэр хүн. Тэгэхээр өнөөдрийн санаачлаг зөвхөн одоо бид нар ер нь ихэнх юм олон улсын хуралд ирсэн хүмүүс чинь хоолоо санддаг шүү дээ дараа. Нэг сайхан хоол идэж билээ. Нэг буудлын тийм байж билээ. Халуун усан ажиллахгүй гэж ярьдаг байхгүй. Түүнээс биш өнөөдөр энд нэг Монголын говь тийм болоод гэдэг энэнийг санаад ажил дээр очиод тэрний төлөө үйлээд байх хүн гэж ер нь бараг гарахгүй. Тэгэхээр Монголд ийм нэг амбицтай санаачлаг гараад ирсэн шүү гэдэг ийм юмыг сонсоосоо санаасаа гэж би хөвдөө бодож байгаа. Тэгээ миний нэг мөрөөддөг юм бол одоо тэр сар нар дамжаа сар одоо тэр Марс дамжаад хүн нисч явж байвал
тэрэн дотор Монгол хүн явж байгаасаа л гэж боддог байхгүй юу? Монгол тийм амбицтай байх хэрэгтэй. Тэгээ Монголын AI-ийн хөгжлийг тодорхойлох, дэлхийн хөгжлийг тодорхойлох тэр дэд үтсийн нэг хэсгийг Монголдо байгуулъя л гэдэг. Өөр нэг юм бол их гайхамшигтай юм байна. Энгийн хүнд хэлэхээр гайхдаг шүү дээ. Одоо Тайланд, Малиндаас ирсэн, Вьетнам, Хятад, одоо энэ Солонгосоос ирсэн 100 Монголд зүгээр гэртээ унтахад заавал air condition тавихгүйгээр сэрүүцүүлэгч одоо сенс тавихгүйгээр унтаж болно шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр нэрээ ямар сони юм бэ гэдэг. Тэгэхээр Монгол бол жил тойрон тийм орно. Энэ AI data center гэдэг чинь асар их хөргөх систем шаардж байгаа. Тэгээд энэ хөргөх систем одоо ингээд 9 сараас ингээд намрын жихүүдс ороод ингээд намар эхэлж байгаа үстэй 10 сараас хүүтрээл эхэлж байна. Тэгээ манайх чи 10 сар бүтнээрээ 11, 12, 1, 2, 3, 4 сар хүртэл ер нь бас л хүүтэн байдаг штэ. 5 сар гарч ижил бид нар дэвтэж эхэлдэг. Тэгэхээр баг жилийн 7 сар нь тэр хөргөх систем дээр гарах эрчим хүч, тэр хөргөх систем дээр гарах зардлыг одоо хасч болохоор, тэрнийг хэмнэж болохоор орон бол Монгол улс байхгүй юу. Тэгэхээр энэ бол асар том боломж. Ерөөсөө өнөөдөр Монголд одоо байж байгаа малчин хүн миний яриаг үзэж байгаа бол одоо сумын дарга үзэж байгаа бол аймгийн дарга үзэж байгаа бол нэг өвлжөөн дээрээ хэдүүлээ ярьж байгаа тэр AI data center гэдэг юм байгуулчих. Тэгэх юм бол манай сум тасрах юм байна. Тэгэх юм бол манай аймаг тасрах юм байна. Зөвхөн тэр түрээсийг аваад тэр газраа ухуулахгүй. Зүгээр л энэ бий болж байгаа хамгийн сүүлийн үеийн компьютерийн тэр төв тэр одоо хураагуурууд л хүрээд ирнэ. Эрчим хүчнийхээ асуудлыг өөрсдөө шийдчихнэ. Гэвтэл дэлхий дээр явж байгаа, хөдөлж байгаа, хийгдэж байгаа, дэлхийн байтугай сансар руу гарч байгаа бүх юм тэр AI гэдэг юмнаас уяатай байх юм. Тэгэхээр тэрнээс нэг одоо өвлжөн дээрээ морио архалдаг шиг ингээд хийгээд авах юмсан гэж ингэж л бодож явах ёстой. Ер нь монгол хүн бол нэг сайн үг сонссон бол тэрнийг ингээд шүүрээд авч чаддаг л ийм чадвартай тэгээд ажил болгодог болчоосоо гэж бодож байгаа. Энэний төлөө манай бүх аймаг уралдаасаа, бүх сум уралдаасаа малчич гэсэн одоо энэнийг дэмжиж нэрээ тэрний чинь бий болгоё гэж яваасаа л гэж ингэж бодож байна л да. Тэгээд үнэхээр сэрүүн гэдэг бол маш том давуу тал шүү. Өвөл тэнд цахилгаан ашиглаад авах хэрэггүй байхгүй юу? Ёстой л цонхоо онгойлгочход тэртээ тэргүй манай өвөл чинь өвлийн дээр агаарч ороод тэр бүх компьютер тэнд байгаа бүх халууныг өөрчлөөл тэгэл тэрнийг зүгээр тохируулах л асуудал гарна. Энийг дагаад хэрвээ за одоо ингээ манай Монгол улс ерөнхий сайд зарлчлаа. За Монгол бол ногоон дата төвийн дата төвийн одоо деважин болно. Төв болно. Нэг хэсэг болно. Энийг дагаад бид нар ч одоо нөгөө урд хөрш чинь бага ангиас нь хүүхдүүдтэй хэмэл оюуны сургалт оруулж эхэлнэ гэд ингээд зарлаад тэрийгээ хэрэгжүүлээд эхэлчихсэн. Харин бид ингээд дата төв болсноор бидний энийг дагаж мэдлэгийн эдийн засаг хураах юм. Тэгэлгүй яг нөгөө л дэлхийн эдийн засаг, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алах нь барина гэж бид нар юм ярьдаг байлаа шүү дээ. Ер нь 3 төвшөнд л хүн төрөлхтөн хөгжсөн байгаа шүү. Эхлээд нэг хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй одоо бидний одоо хайрлж явдаг юм байгаа. Мал аж ахуй, Монголын хөдөө орон нутаг гэдэг энэ юм бол байнга байж явах ёстой гэж би хөвдөө боддог. Энэ бол гайхамшиг. Энэний төлөө бас хүмүүс ирдэг болно. Дараа нь үйлдвэржилт гэж явсан. Тэр англ мангл одоо Монголч гэсэн үйлдвэржилт гээд. Тэгээд дараа нь энэ хэмэл оюун гэдэг юм руу орж байгаа. Тэгэхээр тэр үед л бид нар тэр юмны бас нэг хэсэг болох гэж одоо морь гэхтэл бид нар Мортон Монгол гэдэг бол мориороо дамжаал тэр дэлхийн их гүрэн байгуулах барих гээл морь гэдэг чинь асар том үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Одоо 21-р 100, 22, 23 дугаар 100-д морь нь юу байх вэ гэхээр нөгөө хэмэл оюун л байхгүй юу? Хэмэл оюуны морь юу байх вэ гэхээр тэр дата төвөд л байхгүй юу? Тэр одоо өгтгөөний төвүүд Монголд байгуулагдах асуудлууд. Газар нутг нь бага учраас Европод зарим нэг эсэргүүцэл гараад дэндүү олон байгуулсан. Одоо Америкч гэсэн асуудал болж штэ. Трамп ерөнхийлөгч сая ярьж лээ. Одоо та нар дата төв гэдэг чинь улам олныг ингээ байгуулах. Одоо Америкт 100 хэдээрээ ийм том юуг байгуулад ингээ 100 хэд 200 хэд гэхээр бас тэгээд тэд нар чинь Америкийн хөгжил юу вэ тийм ээ ихэнх юмдаа хандсан улсууд шүү дээ мэдээж ихэнх бүхэл улс орнуудад юм эсэргүүцдэг улс байдаг тэднийг сонсох тэгээд тийм юм зүгээр байхаараа байна түүнээс биш тэд нар бодлогыг тодорхойлно гэж байхгүй байхгүй тэднэрээр бодлого тодорхойлуулж болохгүй юм байна. Тэгэхээр аль зөв болгоод сонсоол зөв болгоод ингээд аваад явхад энэ Монгол бол энэ дижитал дэлхийн дижитал дэд бүтцийн хэсэг болно л гэж. Одоо энэ төмөр зам гэдэг нэг юм байлаа шүү дээ. Манад энэ төмөр зам одоо тэр 50 40 оны үед орж ирээгүй байсан бол юу болох вэ?
Тэгэхээр муу цайнч тэр хойноос нэг төмөр зам орж ирээд урагшаа гардаг нэг юм байна да. Одоо бид нар энийгээ давхарлах юмсан нарийн байх юм уу, юу байхын цахилгаан болгох юмсан одоо хятадын тэр галт тэрэг чинь 600 км цаг урдалж जैन манах үсрээл 60 хүрж जैन гэж ярьдаг ч 10 дахин саарсан хурдаар явж байгаа. Тэгэхээр тэр 600-аар хурдалж байгаа галт тэрэгтэй галт тэрэгний замтаа нийлнэ гэдэгтэй л адилхан тэр хэсгээ Монголд бид нар байгуулад тэгээд дэлхийн тэр явж байгаа юмтай холбох тухай асуудал байгаа юм. Аюулгүй байдалд. Аюулгүй байдлын хувьд хэрвээ одоо үнэхээр Америкт хөөрж байгаа тэр пуужин тийм ээ хятадд хийж байгаа тэр мэс засал тэр бүхэн Монголоос хамаардаг байх юм бол төвгээрээ дамжаад Монголын аюулгүй байдал чинь баталгаажчих байхгүй юу. Нэггээр хэлбэл өнөөдөр Монголын аюулгүй байдал гэдэг юм уу энэ юмны тухай одоо хэдэн ч орон хэдэн том компани дуурж идэм би мэдэхгүй. Цөөхөн байж магадгүй. Гэтэл тэр сонирхол нь тэр юм нь одоо нэггээр хэлбэл бизнесийн тодорхой хэмжээний юм нь Монголд байгаа төвгээр одоо тэр хөгжил хийдэг мөнгө нь тодорхойлогддог байх юм бол тэр бүхэн л бидний төлөө санаа зовно шүү дээ. Тэгэхээр бид нар дэлхийтэй улам уялдаж холбогдож ялангуяа дэлхийн ирээдүйг юу тодорхойлох нь юу бол чөврөх нь гэдэгтэйгээ уялдуулах юм бол энэний цаана нөгөө аюулгүй байдлынхаа асуудлыг хадгалж үлдэж байгаа. Энэний цаана одоо харалта хятад улсыг энэ босч ирж байгаа хөгжил гэдэг бол айхтар байна шүү дээ. Ер нь хоёр дахь том ярьдаг сэдв чинь хятадын тухай ярьдаг шүү дээ дэлхий. Тэгэхдээ Монголд бол тэр тухай баг зарим нь бол ихэнх ярианд бол хаягдчих жишээтэй бид нар яг хажууд нь хамгийн урт хэлээр хэлдэг мөртлөө. Гэтэл энэ юмтай уялдаад тэгээд хамтраад яаж босох вэ? Манай урд хөрш хэлдэг шүү дээ. Хэдүүлээ хамтраад босъё гэдэг тийм. Тэгээд тэр Си Жинпин дарга одоо надтай уулзж байхдаа хүртэл ярьдаг л байсан. Яг энэ дээр хамтраад ажиллая гэхэд биднээс болгоомжлоод байх юм ерөөсөө байхгүй. Харин энэ Монголын санаачлагад нэгдээ. Зарим нэг юма тэнд хийхэд бас асуудалтай байж болно. Монголд хийгээд явъя. Ялангуяа энэ сэргээгт хэрчим хүчин ногоон чиглэлээр одоо Монгол хятад хоёр дэлхийд нэлээд юм тэргүүлэхийн түншлэлийг хөгжүүлэе гэхэд хүлээгээл ав. Тий. Ер нь ягаад манайх ингэж нөгөө газар тэнгэр шиг ялгаатай хөгжилтэй болчихоо манай. Харин тий энэ юм олж харахгүй яваад байсан байхгүй юу? Энэ төвшөнд одоо тэр улс орнуудын удирдагчтай юм уу саяын миний хэлдэг тэр дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа тэр чиглэл төрөнд нь явж байгаа хүмүүстэй өөрсдийнх нь хэлээр нэгдүгээрт. Хоёрдугаарт яг өөрсдийнх нь сэтгэдэг төвшөнд тэр хүмүүсийн санаа зовдөг төвшөнд л яг адилхан санаа зовж байгаагаа хэлээл тэгээд Монголд манад ийм боломж байна. Бид ийм давуу талтай байгаа. Нэг хүнд ноогдох газар нутгаараа Монгол улс дэлхийд нэгдүгээр байранд ордог шүү дээ. Тэгээд манад бол одоо жишээлбэл 7 сар ерөөсөө ямар ч эйр кондишн ажиллахгүй байж болно. 100 ч гэсэн эйр кондишнгүй унтаж болно. Ийм давуу тал биднэрт байдгийг. Дээр нь бид нар Оростойгоо ч Хятадтайгаа ч одоо дэлхийн том гөрнөттэй ч хэл амаа болоод нээлттэй бодлого явуулаад бас ардчилсан замаар явж гэнэ гээд 36 жил явлаа шүү дээ. Эн чинь бол айгүй том одоо давуу тал байхгүй юу? Эннийгээ бас ингээд хэлээд яг тэр одоо ойлгодог төвшөнд нь яриад хэлээд явах юм болвол бид нар бас ойлголцож болно л да. Тэгэхгүй бас зарим нэг юм дээр ёстой нөгөө газар тэнгэр гэдэг шиг тэгээд нэг жоохон нүүрс гаргаа тэрнийхээ мөнгөн дээр тэрнээсээ хулгай хийх гээд ингээд уралдаад тавих байх юм бол яаж явах вэ тийм ээ. Тэгээд нэг шийдвэр гаргадаг засгийн газар гээд нэг юм нэг тийм шүттэй тулам шиг болцсон. Тэгээ Монголын ард түмний халбгаар цуглуулж байгаа юмыг л одоо тэгээд хувангаар цацаад хувангаар идээд байх юм бол эн чинь явахгүй шүү дээ. Тэрлүүгээ анхаардаг, тэрнээсээ зугтаж явдаг. Манай чинь тийм засаг байлаа шүү дээ. 5 жил гаруй 6 жил шахам тийм ерөнхий сайд байлаа. Дараа нь одоо гарч ирээд ажиллаж байгаа дараагийн засаг нэг жил ажиллаад тэрнийг засах гэж оролдоод одооны засгийн газар бас одоо чөлөөлөе гээл. Одоо энэ чөлөөлийн тэр гэдэг санаачлах чинь яг үндэ бол Монголын үндсэн хуулиар сонгож авсан тэр түүхэн замтаа нийлж байгаа санаачлах шүү. Бас энэ эрх чөлөө хүний эрх гэдэг байгаа. Манайд хамгийн гол нь юмаа сонгож авчаад хэлбэрээ сонгож авчаад агуулга буруу хийгээд байсан байхгүй. Агуулга явах гээд байгаа социалист аргаар хийгээд байсан. Хүнд суртлын аргаар хийгээд байсан. Хээл ахуулын аргаар, хулгайн аргаар хийх гэж оролдоод байсан байхгүй. Тэгээд одоо гадны дарамт, гадны мөнгөөр, гадны эрх ашгийг хэрэгжүүлээд тэгээ Монголынхыгаа төрж чадахгүй зогсоод байсан шүү дээ. Гадны мөнгөнд. Тэгэхээр энэ юмаа бид нар олоо харчих хэрэгтэй. Энэнгүүгээр ингэ явчих болох зам байгаа юм биш үү гэдэг. Ийм гарцаа олж хараад тэгээд энэ тухай ярих хэрэгтэй. Энэний нэг нь өнөөдрийн тэр засгийн газраас зарлах гээд байгаа. Тэр одоо ногоон хиймэл оюун ухааны транзишн гэдэг шилжилт гэж бас нэрлээд байгаа. Миний нэрлээд байгаа нь бол
дижитал, ногоон дижитал дэд үтсийн, ногоон дижитал эдийн засгийн, ногоон дижитал хөгжлийн нэг хэсэг бол Монгол. Ийм боломж Монголд байна. Бусад аль ч оронтой харьцуулсан ийм том боломж байгаа шүү гэдгийг. Тэгээ тэр миний сая ярьж байгааг энэ дэлхийн том одоо технологийн хөгжил энэ бүхнийг тодорхойлж байгаа улсууд сонсоосоо энд ирсэн хүмүүс очиод амнаас ам дамжаад яриасаа одоо Монголд нэг ийм хоол идлээ ийм юм ярьлаа гэж ярихын хажуугаар монголчууд ч гэсэн амар амбицтай юм байлээ. Тэн дээр нэг нөхөр гарч ирээд ийм юм зарлсан шүү гэд ингээд яриулээд явуулах. Таны ярианаас та ерөөсөө төрчвөлийн нэлээд хэдэн бодлогыг маш сайн дэмжиж байгаа юм байна гэдэг нь харагдаж байна л да. Тэгэхээр та сайхан Америк нэгдсэн улсаас ирсэн. Америк нэгдсэн улсын бас нэлээд эрх мэдэл бүхий хүмүүстэй ч ойрын харилцаатай байдаг баг. Тэгэхээр Америк сая Нүби хэд хэдэн конвенцаас гарсан. Ялангуяа одоо энэ сүлжлэлийн конвенцаас ч юу н гарах саналаа өгчихсэн байгаа. Энэ удаагийн КОП-т нэг идэвхтэй оролцохгүй байна. Олон улсын нөхцөл байдлыг ажиглаж байгаа хүний хувьд бас төрийн тэргүүн байсан хүний хувьд та энийг юу гэж харж байна? Нүби ирээдүйн ер нь ямар нөхцөл байдалтай байх вэ? Монголын төлөө гэж хийж байгаа, Монголын одоо сайн сайхны төлөө гарч байгаа санаачлага, тийм ажил хийж байгаа юм уу? Тийм хүнтэй бид нар бол хэнтэй ч хамтраад ажиллах хэрэгтэй. Ер нь тэгээ төрийн тэргүүн байсан хүний хувьд тийм ээ. Дахиад одоо нэг тийм суудал өрсөлдөө ингээд явахгүй. Яг үнэндээ бол одоо бол би эрх чөлөө гэдгийг жинхэнэ мэдэрч байгаа байхгүй юу? Улс төрд байгаад ирэхээр чи нэг тодорхой юмнаас уяатай байдаг шүү дээ. Бас нэг тодорхой зорилготой тэрнийхээ төлөө явдаг, тэрнийхээ төлөө юм тааруулах гэж оролддог. Тэгээд яг энэ ерөнхийлөгчийн ажлаа өгсөний дараа жинхэнэ тэр эрх чөлөөг бол би өвдөө мэдэрсэн. Яг надтай адилхан ерөнхийлөгч хийгээд явж байсан дэлхийн олон улсын хэмжээнд ажиллаж байгаа тэр хүмүүсийн төвшин тэр хүмүүстэй би ажиллаад явж байгаа. Одоо Нельсон Мандела гэдэг мундаг хүн байлаа ш. Тэр хүний байгуулсан клуб байдгийн. Тэр клубт өнөөдөр дэлхийн 11 хүн байна шүү дээ. Одоо 4 Нобелийн шагналтай 5 одоо ерөнхийлөгч байсан 4 5 нь одоо энэ дэлхийн Нүбийн дараагаас авахуулаад байсан ийм хүмүүс ордог. Зөвхөн 11 үлээ байж асуудал шийддэг. Бүгдээрээ нийлээ Трампт ч адилхан, Гутеррес ч адилхан загтал бичээл дэлхийн гол 5 асуудалд анхаарал явж байгаа ийм хөлөвт бол би жишээлбэл маш идэвхтэй оролцдог. Тэр Club de Madrid гэж байж тэнд 140 гаруй ардчилсан аргаар сонгогдсон ерөнхий сайд нарын хөлөв тэрний өдөртөх зөвлөлийн гишүүн шүү дээ би. Яг иймэрхүү зүйлээр яриад дээр нь сая Нүб гэдэг өөрөө асууж байна. Америкийн тухай одоо өнөөгийн засаг захиргааны тухай тэнд хийгдэж байгаа зөв гарч байгаа санал санаачлагууд бий. Гэхдээ улс төр гэдэг бол бас энэ цаг агаартай адилхан хувирдаг зүйл юм байна гэдгийг бид нар харж байгаа. Үнэхээр энэ хувиршгүй ингээд явах юм байна гэхээр тэн чинь бас намууд өрсөлдөж байгаа тодорхой хүмүүс гараад ирсэн өөрсдийнхөө гаргадаг юм гаргаад явж байгаа. Яг Америкийн одоо тэр ард түмэн гэдэг юм уу нийтлэг тэр үзэл бодол тэр ихтэй сургууль гэдэг юм уу тэр үзэл санаа хөгжлийг одоо тодорхойлдог тэр хэсгийн бодол санаа яг өнөөгийн тэнд сууж байгаа одоо цагаан ордонд сууж байгаа хүний бодолтой нийцэж нү үгүй юу гэвэл бас нийцэхгүй байж болно тодорхой хэмжээгээд одоо нийцчих байгаа юм байгаа. Тийм учраас нэх энэ бол монголчууд нэг юмд их тийм уужуу ханддаг штэ. Нэг ийм үг байдгийг түүхийн сайн ч миний багш, муу ч миний багш гэж. Хэрвээ муу ерөнхийлөгч гараад ирсэн бол би заримдаа боддог штэ. Тэрнээс хүмүүс илүү хурдан суралцдаг. Хэн Монгол одоо тэр ерөнхийлөгч байж болохгүй вэ гэдгийг тэр хүн бол хүмүүст хамгийн хурдан зааж өгдөг байхгүй юу? Үнэхээр сайн ерөнхийлөгч гараад ирсэн бол сайн байсан гэдэг аюул сайн хүнээ улам муу хэлээл доош нь дараад явдаг штэ бид нар чинь. Яг нэг тийм л чиглэл дэлхий дээр чинь хүн төрөлхтний олон улстай ч байдаг энэ улс орны амьдрал байдаг л зүйл. Үнэхээр сайн хүн гарч ирээ сайн юм хийж байгаа бол муу хүн гарч ирээч ганц нэг сайн юм хийж байгаа бол бид нар тэрнийг аваад явъя. Муу юм хийж байгаа бол тэрнээс нь суралцаад явъя. Тэгээд за дараа нь сонгуулиас ч юм уу за энэс салъя, энэнийг өөрчлөе гээл ингээл яриануд явж байгаа. Тийм учраас эдгээр зүйлүүдэд бол бид нар жаахан уужим хандах хэрэгтэй. Тийм. Энэ жил монголчууд нөгөө нүүдэлчдийн жил болгож нэг үндэсний байгууллагуудаар санаачлаг гаргаад тэр нь одоо ингээд нутгийн уугуул иргэдэг энэ жил маш ихээр цуглахад өргөж байна л да. Манай энэ чи одоо бараг өдөр болгон л уугуул иргэдийн жагсаал болж байна КОП төр тий. Тэгэхээр та бол Монголын малчтад нэлээд анхаарал хандуулж малчин бол мэрэгжил юм аа гэж анх тодорхойлоод дүнэмлэх гардуулж өгч ийсэн. За өнөөдөр та малчтыг юу гэж бодож байна? Үнэхээр мэрэгжилтэн байж чадж байна уу? Би өөрөө малчин айлын хөөхд. Тэгээ манай аав ээж хоёр одоо 8 хүүхэдтэй байсан. 8 үлээ эрэхтэй.
Тэгээ боддоо нэг одоо 8 эрэхтэй хүүхэдтэй малчин айл. Би тийм газар өсч төрсөн. Тэгээ би энэ малчин удам энэ бол Монголыг авч явж байгаа. Ерөөсөө Монголын энэ соёл иргэншил, энэ одоо амьдрал, тэгээ дээрэс нь одоо уламжлал бүхэл юмыг тодорхойлж байгаа зүйл бол бидний одоо энэ малч гэдэг юм уу, нүүдэлчин соёл иргэншил байхгүй юу. Тэгээд эннийгээ бас хадгалаад би хэлдгийн Монголын одоо хүн амын бараг 40% нь энэ нүүдлийн соёл иргэншлээс ямар нэгэн байдлаар хамааралтай байгаа. Айл 1990-ад оны үед энэ мал энтер гэдэг чинь одоо нэгдлийн өмчгээд даргын өмч байсан шүү дээ. Нэг үе одоо малаа гаргаад шөл хийгээд одоо ихнэр намарчих гээд шин шөл уулгах гэхэд нэгдлийн даргаасаа зөвшөөрөл авдаг байлаа. Өгөхгүй бол тэрнийг уулгаж чадахгүй шүү дээ. Тэгэл 90 онд энэ малыг хөгжлүүлэхин төлөө бид нэр явж исэн. Тэгэхэд нэг 25 сая л байсан шүү дээ. Тэгээ хүмүүс энэнийг хөгжлөөд авчих юм бол Монголын энэ малч чинь ерөөсөө тэр өвөлдөө алж идээ дууснаа. Тэгээд нэг хэдэн мотоцикл болгоод ч юм уу ирээн л авч гараад дуусна гэж хэлсэн. Тэгээгүй 30 сая болсон, 40 сая болсон, 50, 60 сая болсон. Одоо тэр тооноосоо цаашаага малчид өөрсдөө ухаантай хүмүүс шүү дээ. Асар ухаантай, асар уламжлалтай. Тэр хүмүүс цаашаа чанар руу шилжиж байгаа. Одоо энэ махны үн маш одоо зах зээлийн үн өндөр болцсон юм байна. Тэр ноолуурын үн өндөр болцсон юм байна. Нэг үе бид нар килограмм ноолуурыг 6000 болгоё гэж би Баян хонгор сонгуул дэвшигтээ тэгж ярьсан чинь энэ худлаа ярьж гэн л гэдэг байсан. Одоо юу 6000 180 мянган тухай ярьж штэ тийм ээ. 500 мянган төгрөгийн тухай ярьж штэ. Ийм болоод жинхэнэ үнэлэмж нь ороод ирнэ. Тэгээд энэ бүхэн ингэж явхад энэ үйл ажиллагаа цаашаа яваасаа гэж би бодож байгаа. Тэгээд малчин одоо Монголд хөдөө амьдрах, тэндээс орлогоо олоод хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд хүүхдүүдээ сая миний хэлдэг үнэхээр сайн чиглэлээр одоо малчид харж байгаа хүмүүс харж байгаа бол гадаад хэл сургах хэрэгтэй. 2 хүүхэдтэй байгаа бол нэгийг гадагшаа явуул, хоёуланг энэч гадагшаа явуул. Тэд нар чи эргэж ирнэ. Энэ дэлхийг үзүүл. Ер нь хүн гадагшаа явна, гадна ажиллана гэдэг чинь муу юм биш байхгүй юу? Тэр гадагшаа гараад явчлаа ингэчлээ гэд хойно урдаас янз бүрийн юм яриад байдаг. Тэр төвшөнд харилцаад, тэр төвшөнд тэнцээд тэгээд явж гин гэдэг чинь болвол энэ Монгол хүний хувьд бол бахархал байхгүй юу? Гадагшаа гарсан хүмүүсийн тэр одоо ажлын гараар бүтсэн тэндээс олдсон мөнгө жишээлбэл өнөөдөр Эрдэнтээс улсад төлдөг татвартай дүүцгүүч хэмжээний мөнгө манай одоо гадаад амьдарч байгаа ажиллаж байгаа монголчуудаас орж ирж идэгин шүү. Тэгэхээр тэнд ингээд ажиллаа. Тэр хүүхдүүд нь сайн сургуульд сураад ингээд явж байгаа. Энэ чиглэлээр бол анхаарах хэрэгтэй. Энэ бол их зөв. Дээр нь монголчууд үнэхээр нүүдэлчин соёл иргэншлийн одоо дэлхий дээр энэ малчид гэдэг ойлголт байж л байна. Би сая Африкт явбал одоо 2-7 хоног ажиллаа. Тэр Африкийн малчид тэр одоо гэр орноор нь орж үзлээ. Янз бүрийн төвшний улсууд байна. Гэхдээ л тэрнийгээ яаж авч үлдэх үү гэдэг бас ийм бодолд орцсон байгаа. Тэгэхээр энэ копийн хурал мартагдаад өнгөрч магадгүй. Магадгүй тэр нүүдэлчин соёл иргэншил энэ малчдынхаа бид нар яг өөрсдийнхээ ямиг дагуулад дэлхийн анхаарлыг татах энэ хүмүүсийг эргүүлээд яг тэр чиглэлийн хүмүүсийг эргүүлээд урьдаг, жилдээ уулздаг, 5 жилдээ уулздаг, 2 жилдээ уулздаг байж болно шүү дээ. Ийм санаачлагыг бас манай засгийн газар, манай одоо байгууллагууд гаргаад ингээд явах байх гэж би бодож байна. Хэрвээ тийм юм хийгээд ингээд явбал би ч гэсэн тэрэнд оролцоод явхад бол бүрэн одоо боломжтой, чадвартай л гэж ингэж харж байгаа. Тийм учраас ер нь хэдүүлээ хийж чадж байгаа юмараа бахархал болно гэдэг чинь тэр юм чи үнэтэй болсон л гэсэн үг. Удсан гэсэн үг байхгүй юу? Цагийн шалгуураар ороод даагаад гараад ирсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ малчин амьдрал гэдэг бол үнэхээр цагийн шалгуураар ороод даагаад гараад ирсэн. Малчинг яга мэрэгжил гэж байгаа. Яг гарч ирээд энэ цаг агаар шинжихтэй цаг уурчаас дутуугүй шинждэг штэ. Малтайгаа харьцаж байгаа малынхаа өвчин зовлон тэр юмыг эмчлээд одоо өөрийнхөө аргаар эмчилж байгаагаараа малын эмчээс илүү л эмчилдэг байхгүй. Дутахгүйгээр эмчилж чаддаг штэ. Тэр морь унаад давхиж байгаа тэр одоо адуу малтай харьцаж байгаа малтайгаа харьцаж байгаа тэр хүнс бүтээгдэхүүнээ хийж байгаа ямар ч үйлдвэрлэлээс илүү дутахгүй л хийдэг штэ. Яг органик бүтээгдэхүүн. Одоо би боддгийн миний ээж гэхтэл зөвхөн сүүгээр саасан сүүгээр дамжуулаад 13 дөрвөн төрлийн одоо бүтээгдэхүүн гаргадаг байсан байж тээ. Зөвхөн сүүх өөрөлтөл дээр нь өрөм тогтож байгаа. Сүүгээ аавн дор нь хусам нь гараад ирнэ. Тэрнийгээ ээдүүлээд ингээд хийхээр одоо ээдэмцэр бяслаг болно. Тэрнийгээ бүлэхээр одоо айраг болно. Тосоо гаргаад авчина. Айргээ хийхээр ааруул болно. Ааруулаа хийгээд ингээд дахиад үлддэг зөндөө юм байгаа. Ингээл тоолхтол 10 хэдэн бүтээгдэхүүн тэр шими архиа гаргаад авчин ч гэдэг юм уу. Тэрэн дотор нь
цаг хугацааны шалгуураар нүүдлийн малаа үлдэх боломжтой. Би бол хангалттай үлдэнэ гэж бодож байгаа. Цаг уурын нөхцөл байдал. Манай малчид бол одоо ингэдэг бол нэг үе яг явган одоо бид нар ч яг хөдөө багтаал одоо хөл нүцгэн шахуу хоны хариулал гүйдэг байсан боломжтой айлууд нь одоо морьтой малтай ингээд явдаг байсан. Дараа нь мотоциклээр малаа эргүүлдэг болсон. Одоо бол баг машина унаа дуранга хараад эргүүлж явах шиг байна. Одоо нэг жоохон байж байгаа тэгээ дороо нисгээд харчин тийм ээ. Ер нь тийм болно. Одоо малынхаа эм тамга тэр одоо чип суулгацсан тэргүүрээ дамжуулаад мал нь хаана явж байгаа, ямар өвс идж байгаа, аль мал нь өвчилж байгаа, аль мал нь өтөж байгаа, аль мал нь тарга ихтэй байна, аль мал нь одоо ямар одоо аль шүд нь унсан байна гэдгийг зүгээр л утасныхаа дэлгэцэн дээр хардаг болно. Энэ боломж миний саяхан яриад байгаа AI-аар босч ирэх байхгүй юу? Хамгийн түрүүн энэ боломжийг ашиглах хүмүүс малчид ч юу? Та бүхэн хараараа хамгийн түрүүн одоо сайн хөргөгч ороод ирэхэд малчтал авч байсан. Одоо агаарын сенс ороод ирэхэд малчтал авч байсан. Нарны гэрэл ороод ирэхэд жижигхэн нарны гэрэл ороод ирэхэд малчтал авч байсан шүү. Одоо тэрнийг айл үжи ашиглаад эхэлсэн. Бидний тэр 2 3 та хүүхэд хүртэл одоо та нарыг ач мач янз бүрийн хүүхдүүд хүртэл энэ утсыг баг ээжээсээ илүү нээдэг болсон шүү дээ. Энэ дотроос юу болж харах уу, мэдэх үү гэдгийг айл үжи мэддэг болсон. Одоо тэр 5 6 настай хүүхдүүд чинь энэ AI-ийн төвшин боловсрлоороо бол бидний бараг 10 дугаар анги төгсөж явах үеийн одоо дунд сургууль төгсөж явах үеэс ч илүү мэдлэгтэй болцсон байгаа. Тийм үе гарч ирж байгаа. Тийм учраас тийм үеийг л дэлхийн хөгжилтэй холбоотох. Дэлхийн тэр дижитал тренд гэж яриад байгаа. Тэр чиглэлтэй холбоотох. Бид нар энэ утаан дотроо заримдаа ингээд байгаад ингээд дасцсан байдаг болвол тэр хүүхдүүдэд тэнд дасгаж одоо юу яах хэрэггүй. Урагшин тэр одоо суух ёстой онгоцонд нь суулгая, тэр хөгжилтэй нь холбож өгье л гэж байгаа. Тийм учраас өнөөдрийн тэр санаачлагыг ер нь Монгол улсын олон улсаас бас хүн амтан мөнгөө зараад ирсэн байгаа үед нь чихэнд нь сонсгочихъя гэж ингэж ярьж байгаа. Тэгээд би бас энэ засгийн газрын гаргаж байгаа санаачлагыг бол маш их дэмжиж байгаа. Би ч бас өмнө нь хэдэн сарын өмнөөс бас яриад яваад байгаа. Нэг ийм санаачлаг гаргуул яасан юм бэ гэд. Тэгээд өнөөдрийн ерөнхий сайд чинь өөрөө бас энэ цахим хөгжил энэ чиглэлийн одоо сайд байсан санаачлаг гаргаж ажиллаж исэн ийм хүн шүү дээ. Тэгээд ер нь манай шинэ үе нам ялгахгүйгээр энэ юмны ач холбогдлыг ойлгодог болцсон байна шүү. Энэ бол бас сайн зүйл. За та бүхэн ярилцлага ерөнхийдөө дуусч байна. Гэхдээ танаас одоо улс төрийн цаашдын чинь зорилгыг асуухгүйгээр явуулах гэхээр жаахан тийм байгаа. Манай үзэгчид ч бас сонирхож байгаа. Та одоо яах юм бэ? Ярьчилсан намд ямар нэгэн позицтэй байх юм уу? Эсвэл ингээд эрхчлөлт хэлбэгдэрч байгаа явах уу? Тэгээд намайг улс төрлөө татаж оруулах тийм одоо шийдвэрийг арай гаргуулахгүй байлгүй дээ. Тийм ээ. Тэгтлээ одоо Монголын улс төр одоо хэцүүдэхгүй байлгүй дээ гэж би бодож байна. Зүгээр харж байхад үнэхээр одоо яг энд байгаа манай улс төрийн төвшний улсуудад ч одоо тэр альч нам байрчилсан намч бай, ардын намч бай нэг тийм вакуумд орцсон байна шүү. Тэгээд улс төр нэг тийм сошиал гэдэг юм уу, тэр тархи угаалтын гэдэг юм уу, тэр юмараа тодорхойлогддог. Одоо нэг тийм сошиалын ч гэдэг юм уу, тэр өнгө, тэр Facebook, одоо тэр X дээр юу бичиж гэн ч гэдэг, тэр юмар харж юмаа шийдэх гэдэг. Тэр чин болвол асар одоо доод төвшин болчиход байгаа шүү дээ. Тэгээд нэг тийм вакуумтай Монголыг нэг юм хэрүүлтэй байлгаад байдаг. Юм хийх, бүтээх гэж байгаа илүү сэдэж, илүү харж байгаа улсууд нь хамгийн муу нэртэй болгож хувирах гэж оролдог. Тэр бизнес, тэр юм руу дайраад байдаг. Тэгээд эндээ автцсан. Нэг үгээр хэлбэл муун дийлээд, тэгээд муун дийлээд ирэхээр одоо цаг агаараар хэлбэл дандаа нэг тийм бүрхэг тэнгэр, дандаа нэг харанхуй байлгаад байвал тэндээ дасч штэ. Одоо та бүхэн бодолдоо өөрийнхөө тархийг гаргаад хогийн савн дотор 5 жил байлгачих. Одоо тэр оюун эрдэнэ засгийн газар чинь монголчуудын тархийг яг тэр хогийн савн дотор байгаа юм шиг угааж хордууллаа штэ. Тэгээд түүгээрээ дамжуулаад хамгийн их мөнгө олж исэн үедээ одоо тэчнээ мега төсөлч гэдэг юм уу шал худлаа юм руу одоо ингэж урсгаж дундаас нь ингэж иддэг юм бүтц бий болгочлаа. Тэгээд тэрэндээ дасаад байд. Тэгээд дарга болохоор сайд болохоор эрх баригчд болохоор идчих ёстой юм шиг нэг ийм хачин хандлага Монголд бий болцсон байгаа байхгүй юу? Эннийг эрс өөрчлөх хэрэгтэй. Эннийг өөрөөр харах хэрэгтэй. Ийм юм хийх хэрэгтэй юм байна. Бид нар ийм юм ярих хэрэгтэй юм байна. Монголд ийм боломж байна. Энэ асуудлыг чинь ингэж шийдэх боломж байна гэж ингээл гаргаж ирээд ярихад манай ард түмэн ойлгоно, хүлээж авна. Одоо ч гэсэн тэрнийг ер нь хүмүүс ярьдаг болцсон байна шүү дээ. Тэгэхээр бүх салбарт одоо бүх чиглэлд
өнөөдрийнхоос илүү шийдэл байгаа. Ийм боломж байгаа шүү гэдгийг тэгэл одоо хэлхэн зөв болов уу гэж бодож байна. Тэгээд нэг улс төрлөө одоо татаад оруулцдаг тийм юм байхгүй л гүдээ. Би ч одоо өнөөдрийн явж байгаа юм энэ үйл ажиллагаанд маш дуртай байдаг. Улс төрд байгаагаас илүү ч би Монголынхоо олон улсын нэрийг гаргах тийм ээ. Монголд бас хүндрэлтэй асуудал тулгарх юм бол тэрнийг шийдвэрлэхэд нөлөөлөд ажиллах ийм төвшөнд хөрсөндөө би бол баярлж явдаг. Тийм төвшин, тийм хүрээлэл, тийм хүмүүстэй харьцаж явж байгаадаа би бол баяртай л байгаа. Тийм. За баярлалаа. За сайхан боллоо. Баярлалаа. Тэнгэр телевизийн зочноор Монгол улсын ерөнхийлөгч асан захирал бүгд орж оролцлоо. Анхаарлаа хандуулсан баярлалаа үзэгчтэй. COP17 үргэлжилж байна. Make logistics easy.